Энэ араа би хөөхөн тал хэсгийн бараг авчлаа. Одоо энэ бараг болох гээд байна. Өө! Үгүй энэ одоо бараг болох гээд байна. Сайн байцгаана уу? Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр намайг үзэхэд ороод ирөө да шинэ бичлэгэндээ тавтаа морилцгоо. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр та бүхний гашгин дээр харж байгаачлан би Squid Game, Original Game би яаж хаад амар хүүтэн өдөр ингэж явсан заяа тэр хүүтэн өдөр ингэж нэг нэгээр ингэж цуглуулж явахад надад бол амар хэцүү байсан. Би тэгээд бас амар их фейлцсан. Бас тэр Squid Game дээр гардаг season 2 дээр нь гарсан нэг юм ногоон ингээ хостол байсан шүү дээ. Тэрийг бүгд авах гад үнэхээр зорж очсон чинь даанч надад өгөөгүй зараагүй ганцхан шигэ үлдсэн. Энийг тэгээд зарж болохгүй гээд тэгээд би ингээд орондон зөв сургуулийнхаа логотой Quajam монголоор юм би дөрөв товцох юм уу нэг юм өмсцэн сууж ин. Гэтэ яах вэ бас хөөрхөн дөгссөн байгаа юм тий. За тэгэхээр олон юм ярилгүй бүгдээрээ шууд бичлэгэндээ орцгоё. Хөөе бэж бигээс мэдээлэл хүргээтгэе 2 сарын 15-нд эхлэх миний Солонгос хэлний анхан шатны энгийн ангийн сургалт элсэлтэй авч байгаа шүү. Хэрэг надтай хамт Солонгос хэлийг сурахыг хүсэх юм бол тэр ангид маань амжиж бүртгүүлээрэй. Үнийн хувьд гэх юм бол 66666 төгрөгийн үнэтэй энд гарч байгаа миний Instagram хаяглал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амжиж бүртгүүлээрэй. 2 сарын 14-нд бүртгэл хаагдаж шүү. Тэрнээс өмнө бүртгүүлээрэй. Баяртай. За эхний амттан болохоор за тэгэхээр бүгдээрээ энийг задлж үзье. Яг юу болохыг сайн мэдэхгүй байна. Ямарсан дотроо айгүй олон ширхэгтэй юм шиг байна. Чимээ мимээ нь бол бас шаржганжин штэ. Шаржганжин. Тэгээд ямарсан нэг хэлж ин заа. Одоохонд бол үнэр гарахгүй байна. Ямар сонин. Энэ одоо юугмэр юм бэ? Нойлын цаас шиг үнэртэй гэх юм уу? За идэж үзье. За дотроос нь нэг манай Монголын ааруул шиг юм гараад ирлээ. Энэ араа. Саам хорхоо амтагдчих штэ. Амар гоё юм байна. Хөөх. Ямар дажгүй идвэ энэ ч. Дотроо 3 төрлийн хэлбэртэй юм байна. Бөөрхий 300 400. Хөөх. Үнэхээр гоё юм байна штэ. Вау. Энэ одоо үнэхээр таалагдлаа. 10-аас 9 оноо. Вау. Хэвээ үнэхээр чика гоё амттай байна. За дараачих нь болохоор надад ийм амттан байна. За энэ дээр болохоор Тайгуна мини ягва гэж бичиж. Тайгуна гэдэг чинь бид бүхэн мэдэн штэ. Сахар ингэж хайлуулжаад хийдэг нөгөө чихэр агац тэр чихэр чинь заяа. Ягва гэдэг нь болохоор солонгосын юм уламжлалт жигэмнэг байдیں۔ Тэрний ингэж жижигхэн хувилбар гэсэн үг заяа. 90 шиг үнэтэй юм байна. Гэхдээ дотроо юм хөөрхөн жижиг уутан дотор хийсэн байт юм байна. Нараа өөрсдийн гэсэн тасалгаатай. Уутан дээр Squid Game-ийн нөгөө нэг амар муухай баг зүрчээд хүн алаад идэг л ягаад гэвэл буудаад идэг гаруудын зураг нь байна. Дотроос ийм хөөрхөн цэцэг гараад ирлээ. Манай солонгосын уламжлалт жигнэмэг заяа. Энэ яг Евэн шиг амттай байна. Үгүй Евэн арай биш ээ. Тайгуна гэдэг энэ нөгөө нэг сахар хайлуулж хийдэж штэ. Тэрнээ зүгээр гурил ингэж хутгаж яагаад борцог болгоцсон юм шиг байна. Яг тийм амттай байна. Энэ миний таардаг зүйл жоохон биш байна уу? Гэтэ нэг муухайч биш гоёч биш. Тэгэхээр би энэ 5.5 өглөө. 50-та F гэсэн үг. За дараагийн амттан маань болохоор ошоо ингэж эргэж араад нүдэрээ ингэж харс тулгах юм бол ингэж шууд алж малаад идэг нэг хүүхэн байдэн штэ охин. Энэ охин уу тийм охины зурагтай амттан байна. Амар түүхий төмс үнэртэж чинь түүхий төмс. Одоохон ийм юм байна. Харагдаж байна уу? За ингэж харагдаж байна. Идэж үзье. Гэтэ энэ амтлагч нь жоохон игдчихжээ. Давсан ч юм уу нэг юм жоохон амар их байна. Тэрнээс болоод миний хоолой жоохон гашуу өргөд байна. Тийм болохоор энэ надад нэг таалагдсангүй. Тийм болохоор энэ би 10-аас 3 буюу 30-та өглөө. За одоо жоохон гороолт явагдчихин. Тийм болохоор бүгдээрээ нэг юм 2 Squid Game-ийн зурагтай energy drink буюу энерги ундаа би авсан заяа. За бүгдээрээ ямар ч зэрэглээд ногоон өнгөтэйг намсч үзье. Андуудаа гоё онгоо шүү. Хөөх үнэр нь алим үнэрт чинь. Бох шиг үнэртэй юм байна. Алим гэд балаараад байсан чи бох юм байна. Нэг юм 100 ч юм уу 51 жимстэй бохнууд эдэн штэ. Тэрүүгээр яг ундаа ийцсэн юм шиг амттай байна. Тэнгэр минь ямар амар чихэрлэг юм бэ? Энд бол би нэг өндөр оноо өгөхгүй. 10-аас 2 оноо 2-тэй эп гэсэн үг. За ягаан өгтөг намсч үзцгээе. Энэ юуны үнэр вэ? Мэдхгүй танихгүй үнэр байна. Таньдаг амт заа юу тэгснэ? Танихгүй үнэртэй. Энэ яг юу юм болов? Сороолн чихэрнүүд эдэн штэ нэг юм бид нэр ингэ жоохон байхдаа зулгааж идээд байдаг байсан. Тэр сороолн чихрээр хийсэн ундаа юм шиг байна. Яг тиймэрхүү амттай.
Миний амтлахаа бол худлаа хэлэхгүй. Энэ бол яг сорвуулын чихэртэй ундаа байна. Эсвэл нөгөө нэг Орсын нөгөө нэг гисэл илүү гисэлтэй бас зөвлөж болох юм байна. Тэрнтэй бас тустай амттай. За 10-аас 2 оноо өгчээ заяа. За одоо бүгдээрээ дараагийн амттангаа эцгээе. За дараачих нь болохоор биднэрт ийм амттан байна. За энэ дээр маань болохоор Тайгуна куки гэж бичиж. За Тайгуна гэдэг чинь болохоор бид бүхний мэддэг нөгөө нэг хайлуулсан сахар штэ. Түүнтэй куки гэдэг чинь жигнэмэг гэхгүй. Жигнэмэг заяа. За ийм хавьгүй л дээ. Өө ямар хөөрхий нараа. Өнөр нь бол яг жигнэмэг шиг л үнэртэй юм байна. За ингэж харагдаж байна хүмүүсээ. Харагдаж байна уу? Хөөрхөн байна уу? Царайлаг байна уу энэ амтаа? Гоё мохоо хоёрын голоор л жоохон жигнэмэг гэхэд жоохон халтуурны л те. Угны бор юм нууг нь амар хөөрхий их байдэн штэ. Энэ бол идэж болохоор яг л жигнэмэг буюу куки шиг амттай байна. За дараачих нь энэ байна. За энэ бушио гинэ. Супер спайси гинэ. Oh my god. Энэ бид бүхний мэдж байгаа ч л түүхий гомн заяа. Бид нэр энийг чанж буюу болгож идэхгүй гэсэн үг. Зүгээр сайхан нийтэлж агаад, бяцалж агаад тэгээ бүр ингээ үүрмэг олонгууд нь одоо энэ дотор нь дахиад амтлагч байна заяа. За энэ дахиад нэг юм стикер шиг юм надад өгсөн байна. Тэгээд нэмээд ийм амтлагч байна. Амтлагчийн тусдаа авч агаад одоо энийг сайхан нядлна. Воо. Хөөхөн хурдан бицарчдсан юм байна хөөхий. Дээрээс нь сайхан энэ амтлагчаа хийх юм гин. Зэгсэн. За тэгээд ерөнхийдөө харагдах үзэмж юм болно хүүхдүүдээ. Түй чорт ямар халуун ноготой юм бэ? Энэ яг манай монголынч биш ээ. Ер нь доширак гэ бэлэн гомн байдаг шүү дээ. Яг тэр шиг амттай. Яг доширак гэн. Халуун ногоо сайн идэж чаддгүй дээ. Би амар халуун ногоотойг нь авсан юм шиг байна. Хилам дарвилзаад амар хэцүү болчлоо. Би явж усуучаад ирээ за. Ой за одоо арай дээртлээ. Энэ дотроос нэрээ ийм жижиггүй уудтай юм гарч ирсэн. Энэ нь юу юм бол хөрхий надад бэлэг явуулсан юм шиг байна харъя. Мэдгүй над руу нэг ийм дахианы дигдэхэ явуулчих. Йой. Энийг одоо яах юм бол би нэг хизээч хэрэглэхгүй шүү дээ. За хайчи дөө. Дараачих нь болохоор энэ халуун ногоогүй тань заяа. Халуун ногооны амтгүй. Йой. Эйтэн юм. Йой. Америк нөгөө бэлэн гомингийн амтлагч нь тарцсан юм шиг байна. Энийхэн соус нь хараа. Үгүй амтлагч нь цагаан өнгөтэй юм байна. Ямарсаа идэж үзье. Манайха энэ бол онцгүй мэн үү? Энийг бол зүгээр хогдё хаяа. Ямар ч амтгүй муухай байна. Тэрний оронд энэ халуун ногоот нь хамаагүй гоё юм байна. Тэгэхээр халуун ногоотоо би 10-аас 8 оноо өгчөөд энэ амтгуудаа 10-аас тэгтээ ээв шүү заяа. Дараачих нь болохоор попкорн заяа. Попкорн. Байдгал попкорн нэ. Кино театрт очингууд чихэртэй попкорн авах уу, давста попкорн авах уу гэдээ асуудаг штэ. Тэг энэ болохоор яг зүгээр чихэртэй попкорн нь л байна. Тэг ямар ч нэг тийм элдэ бусын амт байхгүй. Байдгал амт байна. За тэгэхээр энэ попкорндоо бүгдээрээ 10-аас за яг 40-тэй 4 гэсэн үг. Дараачих нь болохоор энэ арай сонирхолтой заяа. Яагаад вэ гэх юм бол энэ дотроо тоглоомтой юм шүү гэлээ. Хулгайчаа. Энэ дахиад халуун ногоотой юм байна. Йой. Би халуун ногоотой мэдмээргүй байх юм. За. Харцгаая. Хүший. Тоглоом хаана нэ. Баха амттай ийц юм шүү. Үе тоглоом нь хаана нэ. Хүү энэ хадаа тоглоом байгаа гэсэн штэ. Тоглоом нь байхгүй мүү? Тоглоом нь айцсан юм бэ? Дотроо байгаа юм болов уу? Үе. Үгүй бичээн бишээ тоглоом нь хаана нэ. Энэ баахан ууттай бичээ ийцсэн байх юм би уг нь тоглоом гэж бодсон штэ. За тэгвэл бичээний идэж үзэхээс. 5 шуутай. Бөөнхий. Дахиад 5 шуу. Дахиад 5 шуу идэхгүй. Өөр хэлбэл дүрс авах уу? Шүхэр байна. Саяны эзэн бичээн болохоор яг пастаны амтагдах ямар сони юм бэ? Бичээнийг одоо пастагаар хийн гэж байхгүй те. Дажгүй заяа. Гэхдээ энд 6 оноо гэж 60 одоо хэд юм бэ? D юу 50. 50 60 D. Тэгээ 70 C-ийн 60 D заяа. Чи хамгийн сэтгэл догдлуулан мөч болохоор вау. Одоо та нар харна. Шоо шоконд орно заяа. Харчи. Ямар өмхий юм бэ ихтэй жоохон. Тадаа! За одоо бүгдээрээ хэрвээ би тэр кино тоглосон бол энийг ингээд амжилттайгаар цоолж чадах нь эсвэл халуулаад гарч ирэх байсан үгүй юу гэдгийг шалгая заяа. Би энэ дээр амар пэлцээ. Яагаад вэ гэх юм бол би энэс эхлээ 2 ширхэг авсан. Тэгээ найзхан зүгэнд хэлчихсэн байсан чинь нөгөө хоёр нь хагараад тэгээ дахиад очиж нэмэлтээр бүр шинийг авсан. Тэгээ одоо энэ айгүй имзэгхийн юм бэлээ чааваас.
Хулгайч энэ яаж гаргана? Гардгүй юм биш тийм эндээс. Өө яана. Яаж гарах вэ? Мэдгүй л дээ яагаад чи минь одоо сав нь өмхий байсан юм яасан мэдгүй нэг жоохон өмхий үнэртэй байна. Вау. Би зүрхийн хэлбэрийг авсан. Хараа. Та нар тайр зарлахгаа зүрх мөрхтэйг авсан шүү. За ямар ч байсан энэ дээр нь ингэж тавьж байгаад хийчихье. Хүшээ. Энэ шүдний чигшлүүрэн даахгүй хугараад байна штэ. Энэ одоо амт чанарын хувьд ямар байд юм болов? Түлхэнхээ сахар амтагдаж байна. Гэтэ гоё юм байна. Пологтохоор юм байна. Энэ араа би дээдлийн жоохын гаргачлаа. Йоо өстой айгүй төвөгтөн байна ёо бүр ядарчлаа баг 20 минут ноцолтлоо. Яна. Энэ араа би хөөхөн тал хэсгийн баг авчлаа. Одоо энэ баг болох гээд байна. Оо. Үгүй энэ одоо баг болох гээд байна. Оо улаачаа. Хоо. Йоо энэ зүрх үү. Энэ класс нь бол жоохон ингээд тайрагдчихлаа. За ямар ч яасан. Йоо. Энэ гэхдээ үнэхээр хэцүү юм байна. Надад тэр нөө зориултынх нь ингэж зоодог зүүн байхгүй болохоор бүр амар хэцүү байлаа. Тэг ямар ч яасан нэг арай гэж нэг иймэрхүү зүрх маягийн юм бол гарах гэж гिचээлээ. Гэтэ энэ бүр айгүй муухай байна. Энэ миний гарыг хараа. Нүүл сахарын орон болчлоо. За би гараа угаач дээрээ. За тэгэхээр ямар ч яасан Squid Game гэдэг тэ энэхүү амар киноны амттангуудыг бас идэж үзлээ. Нэг сүртэй бас тэ хоо вуу ва гэмээр амттан бол ерөөсөө байсангүй. Нэг гоё амттай. Миний бол нэг энийг бол дандаа авч идэндээ гэж бодсон амттан бол надад бол байсангүй. Үнэл хэлээ. Үнэхээр байсангүй. Зүгээр л нүүл сахар махар тэгэл яг нэг ганц хоёр гайгүй юм байлаа. Тэрнээс бол ихэнх нь бол зүгээр л нэг байдаг юмны зүгээр энэ сав баглага бодлынх нь ингээ логог нь өөрчлөөл зүгээр Squid Game гэж наачихсан юм байна. Тэрнээс бол нэг онцгой юм бол та нарт вау энэстэй гоё шин садан амт байна да гэмээр юм бол ерөөсөө байсангүй. Тэг ямар ч гэсэн бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Концерт туслаа. Конец фильма. Бай.